Hello. Hi vlog. Өнөөдөр яг сая л ингээд бичлэгээ хийгээл нэрээ гэдэг хүсэл маань толгойд мань урж ирлээ. Тэгээд одоо би юу хийхээр байна вэ гэхээр би сая ажилласаа тарж ирээд орой хоолндоо яг ер нь бууз идмээр байгаа. Тэгээд Эмарт орсон чинь 5 цулын бууз харагдаад нүдэнд маань. Тэгээд одоо жигнээд гаргах чинь хоолоо идчихэд гэрээ гоё цэвэрлэе. Тэр болтлоо гоё сонь сайхан яриад бичлэг хийх үү ингээд бодсон юм аа. Бууздаагаа хоршиж би одоо л юм найруулсан цай яг пакеттэй л сууж гин. Тэгээд мөн нийслэл салаад авсан байгаа. Хоршлон амар гоё санагддаг штэ ер нь. За буузаа гаргаад хоолоо бичлэг. Wait. Хөрөөл мөн бол эхний байдлаар бол 6 ширхэг бууз. Тэгээд ийм гоё нийслэл салаад ийм хөөрхөн цай байна. За усаагааллаарэ. За хоолоо идээд талдаа урчихлоо. Одоо ер нь та 5 цул ер нь хэр сонирхдаг бэ? Би бол багасаа одоо идэж өссөн болохоор өвөөдөө юм ингээ бууз мэд хамт хийгээд иддэг. Бас нь болохоор ер нь л идэх үедээ амар дуртай байдаг байхгүй юу? Өдөр тутмын амьдралдаа ер нь л аюу бага иддэг л дээ, тий. Өчигдөр нөгөө Мишель Волкин стритэд өдөр хоол идэхдээ Nomads Food гэдэг Монгол хоол зардаг тийм газраас гоё шүл уусан 5 цулын тэгээ хүч будаатай амар гоё амттай эрүүл гоё хоол байсан. Тэгээд өнөөдөр яг бууз идмэл санагдаад би зүрд орсон чинь 5 цулын гэж харагдаад надад амар гоё юм аа. Амтэн ч өөр амар давгүй мэн. За өнөөдөр маань ажил аюу тавгаа бүтэнчтэй өнгөрлөө. Өөртөө амар гоё байна. Яг нэг ихлүүлье гэж бодсон ажлаа ашиглуулад дандаа гоё явж байгаа. Ер нь сүүлийн үед анзаархаар би хийж байгаа ажил маань яг ачаалан жоох ихсэн ч гэлээ. Хийж байгаа ажилдаа юм болон ингээд дуртай болсон сэтгэл нэг тийм чадчих юм шиг мэдрэмжтэй. Өөрт илүү тийм гоё урам зоригтой байдаг болсон юм шиг надад санагдчихээн. Тэгээд энэ маань гоё мэдрэмжүүдийн маань нэг байна. Ажлаа амар сайн хийх хүсэж байна. Хүн бол ер нь амар бүтээлч хүн амтан байх гэж би бодоод байна. Хоолой идэж дуусчаад гой нүрээ цэвэрчээд нэмс нам гэрээ цэвэрсэн. Өнөөдөр ууг нь гэрээ гой бүрэн цэвэрлээд дуусчвал ямар гоё. Тэгтээ тийм ихтгэл жоохон бага байна. Амартай гаалтайгаа нас эхлэе гэж бодож байна. Эхлэх хамгийн чухал байна. За тэгэхээр хоол идсэнийхаа дараа бичлэгээ харам 0-9-оос үргэлжлүүлье. Яагаад нүрийн цэвэрлэгийн юмнууд дууссан байсан би сая амралтын өдрөөр агоонод авсан. Тэгээ тэрийг гоё бас харуул бичлэг хиймээр санагдсан. Яг авсан үедээ амжааг болохоор өнөөдөр нүрээ цэвэрлэхдээ гоё ямар арчилгаа юм хэрэглэж байгаагаа өөртөө хадгалж авч үлдэх зорилгоор гоё хуваалцсан гэж бодлоо. Тэгээд үргэлжлэе 0-оос бай бэжик. Та орд бас үндэ 0-2-оос бичлэг хийгээгүй амар удсан бахаа тий. За ер нь бол одоо ингээ ойр томол өглөө 9 ингээд бузан нүүр маань оройн 9 цагт бол иймэрхүү байдаг байгаа. Ингээ чингэнээр нь харуулъя. За баруун нүдний маань одоо ингээд нулимс
ер нь одоо гардаг байхгүй юу? Өдөр тутамдаа л гардаг. Тэгэхээр энэ нүдний маань будаг ингээд тэнэн ч юм уу буухан амар баг. Баруун нүд маань болохоор ер нь ингээд орой гэртээ ирэхэд бол контур маань ингээд нэг арилчихсан. За жар камер чек. Контур маань арилчихсан. Тэгээд тэн ер нь бол ингээд багассан ирдэг. Хамар дээрх крем бол арилдаг нь маск зүснийх байх. Тэгээд ерөнхий нэг миний төрөх байгаа байдал маань нэг иймэрхүү л болж ирж байна. 12 цагийн дараа гэсэн. Гэхдээ одоо өөрийнхөө байгаа бүхэл зүйл би амар юм сэтгэл хангалуун байна өө. Эндээ яг ингээл татамата байна, сөрмөр байна. Гэхдээ it's okay надад болж байна. Би бол тийм амар одоо супер ингээд амар өөгүй арьстай хүн бол угаасаа л биш. Ер нь тийм байгаагүй. Гэхдээ ер нь өсвөр насны үетэйгээ харьцуулахад бол чадгаараа л дэрдэж байна. За тэгээд яг нэг өнгөрсний 7 хоног бол яг нүрийн цэвэрлэгийн бүтээгдэхүүн ер нь дууссан би ингээд шууд хөөсөн цэвэрлэгчээр л цэвэрлэдсэн болохоор нүрэн дээр маань амар их юм гараад орчлохоо жоохон дутуу хийгээд байгаа явсных тийм байсан. Бүтэн санд гоё өрдөө гоо сайхны юмнуудаа нэмж авсан болохоор одоо 4 дахь хоног дээр гэхэд бол айгуу давгүй л байна. Айгуу тийм сайн цэвэрлэж чадж байгаа гэж өөртөө бодоод тэгээ баг багаар ярьсан маань жоохон дэрдэж байгаа л санагдаж байна. За тэгээд нүрээ цэвэрлэхээс өмнө авсан бүтээгдэхүүнүүдээ гоё харуулъя. Би тэгтээ нэг камера чеклж заагаад эхэлчихье. Нэг юм дахиад фокусын таарахгүй юм шиг мэдрэмж төрөөд байна. За одоо цэвэрлэгийнхаа дараалал ер нь би авсан юмудаа гоё танилцуулангаа хий гэж бодож байна. Утас маань унж байдаг. Гайгүй тий. За би ч юм бол сүүлийн айгүй олон сар Biflane бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Cloud9-аас авсан. Cloud9 бол амар гоё дэлгүүрээ. Яг ер нь мэдэх хахаа. If you know, you know. Тийм болохоор би нэг ярихгүй гэхдээ маркетинг болон ер нь гоё хэрэглэгчдэд мэдээлэл өгж байгаа байдал нь амар гоё шүү. Цаг шүү. Үзгэл ахтаа тэдээ дэмждэг шүү. Харж авдаг шүү байдлаа. За би одоо нүрээ цэвэрлэхийн эхний шат маань болохоор Biflane cleansing oil-ыг хэрэглэдэг. Ийм хөө. За энийг болохоор нүрэндээ түрхэд нэг 2 минут төрөхгүй хотлол ярьж байна. Жохон түрхэд ингээд шингэнгүүд нь бүлөөсөр угаагаад арилгачдаг. Яг энэ бол миний л дараал. Тэгээ надад энэ болдгол дараал заяа нүрээ цэвэрлэх. За cleansing oil-аа эхлээд түрхэд ямар тач ингээд нэг юм тосоор ингээд жоохон ингээд кремээ арилгадаг гэж би ойлгоо би амар юм хараараа ойлгож байгаа байдал маань. Тэрний дараа болохоор энэ хүү cleansing foam буюу хөөсөн цэвэрлэгчийг хэрэглэдэг. Гарын дээр жоо хааж агаад ингээд угаадаг. Одоо эднийхээ дараа гоё цэвэрлж үзүүлвэл гоё юм шүү дээ. Тамиртай ч ингээд хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэхээр ер нь бол юм давгүй гоё ингээд цэвэрлэгчлээ гэдэг мэдрэмж надад төрдөг. Надад төрдгийн тэр сүүлд би болохоор нэмэлтээр юуг авсан гэхээр энэ milk peeling гэдэг гээд энэ хөө гойжуулагчийг юм нэглэж утсан надад энэ маш их таалагдсан. Нэг ямар нэгэн гар нь ингээд наалж малдах юм байхгүй, гэ бөмжигнөх юм байхгүй, ямар тач ингээд нүүрэндээ хэрэглээд наалдах малдах юм байхгүй, юм гой цэвэрхэн мэдрэмж төрүүлсэн болохоор энэ бол best би тэгтээ хэрэглээд удаагүй 7 хоног шүү дээ. Бүтэн сайн л юмуд авсан байхгүй юу. Тэгтээ амар гоё хасанд ч лөө. За тэгээд гойжуулагчаа хэрэглэчээд усаар зайлаад дахиад жоохон дутуу юм шиг санагдаад байвал хөөсөн цэвэрлэгчээр ер нь давтаж угаадаг. Тэрний дараа юу хийдэг вэ гэхээр одоо 2 хоногтой өнжөөд нэг маск тавьж ин салфетын маск би авсан юм. Тэгээд тэрнийхээ дараа энэ хүүд хөөнрийг бол жоохныг аваад тэгээ ингээд товшиж хэрэглэдэг. Би хэрэглэх зааврын унсан чинь ингээд товшороо ингээд товшдог. Энийхээ дараа би өмнө нь бол энийг түрхэл бараг унтдаг байсан юм аа. Одоо нэмэлтээр 2 юм хийж байгаа нь
За энэ хүү ампул байна. Би ампул авъя гэдэг нөгөө нэг удаан бодож явсан ч гэсэн яг гой сонгож авч чадсан амжаагүйсэн. Тэгээд энэ хүү ампулыг авсан. Энийгаа гой ингэж өргөдөг. Дараа нь. За энэ бол миний хамгийн сүүлээсээ хоёр дахь нь. Энэ хүү capsule barrier cream. Энэ одоо нэг шөнийн тас юм да. Миний хаар бол тэг өдрийн бас шөнийн тас. Тэгээд нүрээ бодоход хамгийн сүүлийн үе шатанда хэрэгэлдэг гэж би ойлгосон. Тэгээд өөрөөр бол тэгж бодоод хэрэглээд явж байна. Өмнө эдгээр бүтээгдэхүүнүүдийн надад хамгийн таалагдж байгаа юм нь миний нүүрэнд ингээд нэг наалж малдаад ингээд гар марнд ингээд зарим ингээд гоо сахны бүтээгдэхүүнүүд чинь тийм нэг жоохон ингээд наалдамхай надад санагдаад энэ болохоор амар юм ихэнх нь гоё юм усан сүртэй байхаа тийм цэвэрхэн л мэдрэмж их төрүүлж байна. За ингээд би хамгийн сүүлд нь ганцхан өөр брэнд хэрэгэлдэг нь миний одоо Atomy гэх солонгосын брэнд байгаа. Одоо Biflane-с өмнөх нүүр цэвэрлэгээ, нарны тос бүх юм хэрэглэдэг байсан брэнд байна бол Atomy гэх солонгосын брэнд байгаа. Тэрний зохины тосыг бол би түрхтгээ. Ингээд юм миний оройн арьс арчилгаа болдог. Би бол хизээч одоо өөрөө тийм амар ингээ гой сайхны зөвлөө хүмүүнд өгөх хэмжээний гэж бол бодож байгаагүй. Яг миний өөрийн надад болдог. Одоо нүрээ цэвэрлэх дараалал ашигладаг бүтээгдэхүүнүүд маань саяных байлаа. Тэгээд харин нүрээ бодохдоо би бас юм би ч бас энэ нөгөө нэг энэ серумыг цацдаг гэж хамгийн сүүлд нь. Энэ бас амар гоё. Өнөр нь бас гоё. Сонирхорой. Энийг бас Cloud9-аас авсан. Тэгээ Alba гэдэг брэнд юм шиг байна те. Энийг одоо би хоёр дахь авч байна. Энийг бас хоёр дахь. Ер нь бол cleansing oil, milking balm, тэгээд cleansing water гурлын хэрэглэж үзлээ. Гурлаа л ер нь даагүй байна. Тэгээд дууссан болохоор cleansing water нь бол энэний өмнө дуусгасан. Тэгээд одоо болохоор oil-ийг нэг хэрэглэж байгаа ингээ хоёр дахь авлаа. За энэ хүү тооныг бол би эхний удаага аваад хэрэглэж байна. Одоо нэг юмрх болсон байна. Энэ хүү foam-ыг бол баг 3 дахь авч гинөө. За тэгээ гуйжуулагчийг бол эхнийхээ авч байна. Тэгээ ампул түрүүний тэр Nourish cream л. Эднийг бол анх удаа хэрэглэж байна. Надаа бас тэл гоё байна. Тэгээд шинээр бас нөгөө Biflane би энэ sunscreen-ийг ашиглаад байгаа. Нөө. Ер нь бол надад болж л шиг санагдчихэв. За одоо нүрээ цэвэрлээд ер нь ойрд миний нүрээ ямар шүү байгаа вэ гэдгийг гоё бас ойроос харуулъя ингээ бодож байна. За бичлэг маань фокус алдаг байгаасаа ингээ амар хүсэж байна. Нэг одоо гой сайхны юм ярьсных нүрээ будахтай харин ямар одоо бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа харуулбал өглөө ингээ саяны дараалалаар ер нь нүрээ цэвэрлжээд нарны тосоо түрхчээд юу хийдэг вэ гэхээр миний одоо хамгийн хайртай фаундейшн маань энийг одоо би баг дөрөвдөх байна уу? Дөрөвдөх удаага бараг авч байгаа хаа энэ Moira-гийн 200 бисквитийг би хэрэгэлдэг. Миний одоо арьсанд одоо арьсны өнгөнд илүү тохирдог. Надад амар гоё санагддаг тийм бүтээгдэхүүн маань. Ер нь ингээд нөгөө таарсан бүтээгдэхүүн олох чинь амар гоё шүү дээ. За яг таарсан гэж би өөртөө итгэж байгаа. Тэгээд энэ итгэлээрээ явах хаа. Тэнгүүд ашиглаад ингээд нөгөө байнгын ашиглаж юмар бүтээгдэхүүнүүд маань. За ямар ч фаундейшны хувьд бол би Moira хэрэгэлдэг. Яг powder-ийн хувьд бол энэ Color-ийн энэ matte-ийг анхудаа л хэрэглэж байна. Гэтэ дараа нь нэг найз маань надад бас нэг гоё powder санал болгосон. Айгу сайн барьдаг гэд тэрийг нэг хэрэглэж үзье гэж бодож. Энэ бол завгүй болж байгаа байхгүй. За тэгээд нүдний бэйстэй би одоо энэ NYX-ийн энэ надад амар удаж байна. Энэ actually баг 5 жил боллоо. Ингээ баг дуусчихсан. Нүдний маань бэйс яа энэ хугацаанд дууссан байх юм тий. Яг тийм бол. Одоо баг дуусчихсан дөө. Тийм байна. Тэгээд энэ хүү бас нүдний гэл маань надаа энэ хөмсгний гэлний Adore-гийн энэ бас л 5 жил. Энэ саяны нүдний бэйстэй би хамт авсан. Энэ хоёр бол хамт авсан байхгүй. Энэ нь бол бүү болов. Энэ юм дуусгах уу? Би хөмсгний гэлээр хөмсгөө тодруулж буддаг хэлбэрээр нь. Тэгээд нүдний тэн, blush,
highlighter, contour дээр болохоор энэ хөөрхөн face plate-ыг ашигладаг байгаа. Адилхан юм. За нээж үзвэл ийм. Надаа ер нь амар хөөрхөн тэг ингээ рүүдих надад болж байна. За тэгээд энэ Sephora-гийн сармасны бодыг ашигладаг. За нэг иймэрхүү л байна. Сүүл шинээр энэ Bailey-гийн спонжийг авсан. Энэ амар гоё томордгийн лээ бас татаагүй таалагдчихж байгаа. Тэгээд нүдний контур маань болохоор Sephora-гийн бирэн контурыг ашигладаг. Би чинь энэ зөв бирэн контураар зурдаг байхгүй. Ерөнхий миний гой сайхны юмнууд бол ингэж болж байна. Хаяа би нүдээ жоохон чимэглэх зорилгоор нэг өнгөнгийн айлайнераар ингээд цэгмэг тавьж өгдөг. Ингээд зүрх мөрх зурдаг. Жоохон иймэрхүү маягаар л ашиглаж байна. За ингээд бичлэгийг хараадахыг. Тэгээд нүрээ цэвэрлснийхаа дараа ер нь ийм байна ингээд харуулъя да ингээд бодлоо. Тэгээд гоё хэрэглээ бүтээгдэхүүнүүдийн маань гоё сонсоод үзсэнд маш баярлалаа. Энэ хүртэл ямар дэж талархснаа илэрхийлье. Ойр бичлэг хийгээгүй бас найзаасаа яриад ингээ яасан чинь нэг гоё эмэгтэй найздаа ч юм ингээд би юм гой сайхны юм авсан шүү дээ хуваалцаж байгаа юм шиг мэдрэмж надад төрлөө. Өөрт бас хайр гоё л мэдрэмж байна. Түр бай. Одоо болохоор би нүрээ цэвэрлээд дууссан байгаа маань юм байна. Хайртал. Энэ л миний нүрээ амар цэвэртэй надад сайн мэдээ. Гэхдээ одоо байгаа миний юм тийм. Гой болгож хичээнэ. Нүрээ гой цэвэрлээд дуусчихлаа. Одоо гэрийн хэмжээндээ хэмжүүлээд тэгээд эртгэн амрын ингэ бодож гин би марш ашигын Монгол Японы имлэгт эмэгтэйчүүдийн үзлэлд орохын өглөө тэгтээд ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгийн хүрээд дуусгая. Надаа хоолойд ингээ хойр баг сонь захна ярих тэгээд шинээр авсан бүтээгдэхүүнүүдэд хуваалцах. Ингээд нэлээд бас бичлэг хийх айгуу гоё байлаа. Өнөөдрийн мань бичлэгийг үзэн танд маш их баярлалаа. Цагаа гаргасан. Тэгэхдээ бичлэг хийхгүй байгаа. Гэхдээ миний амьдрал юм даагүй гоё сэтгэлийн хувьд юм жоохон тайван байж сурч байгаа. Илүү юм өөдрөг болж байгаа. Ажлаа ингээ сайн хийх хүсэл тэмүүлэлтэй өөрийнхөө хувьд аз жаргалтай би амьдарч чадчихна. Тэгээд амьдралаа амар гоё хайрлаж олон сайхан зүйлийг бүтээж аз жаргалтай амьдарсаар байхыг хүсэж байна. Тэгээд энийг үзэж байгаа танд ч гэсэн өөрийнхөө хувьд гоё тийм байгаасай байж чадаасай гэж хэлэх хүсэж байна. Баярлалаа. Баяртай сайхан амраарай. Баярлалаа.